За алимэд цогта тавта морил 2025 оны 11 сарын 17-ны орой мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ ямар домог ярьж өгөх вэ гэхээр дил хүнжил уулын тухай сонирхолтой домгийг ярьж өгөхөөр бэлтлээ. За манай сувгийн гол зорилго маань би ийм домог бол сонслоо гэсэн ерөнхийдөө өөрийн олж мэдсэн домгоо бусдтай хуваалцах зорилготой ийм сувг шүү. Тэрийг таад манаас зөөр олгоорой. За ингээд дил хүнжил уулын домгийг хамтдаа сонирхцгоё. Уугуул нутагта угалц ноён химээх нэгэн зартай сэхлүүн зантай өвгөн төшмөл амьдардаг байлаа. Тэрээр уудам говьд адуу малаар арвин албат зарц олонтой тул өөрөө гар хумхин сууж харин өдөр бүр айл хэсч бүсгүйчүүдийн араас гүйдэг хөдөлгөөнтэй хөнгөмсг зантай нэгэн байсан гэдэг. Үл буурал толгойтой өндөр наснд хүрсэн ч тостой шүлэнд хошуу холбосон аваал эхнэрээ хөгшөрлөө хэмээн тоохоо болж нутгийнхаа хамгийн үзэсгэлэнтэй залуу бүсгүйчүүдэд сэтэн хайж явах болж гин. Гэвч хөөрхий тэр бүсгүйчүүд цаадахыг нь үл тоож үздэггүй байлаа. Ийн нэгэн өдөр угалц ноён холын алтай нутгийн хасын цагаан шүдтэй нүд гялбам гоо үзэсгэлэнтэй хонгор нэртэй бүсгийн тухай сонсож гин. Нутгийн бүсгүйчүүдэд гологдсон тэрээр түүнийг хатнаа болгохсон гэж өдөр шөнөгүй мөрөөддөг болов. Тэгээд хамгийн ойрын ихтгэл хя болох тахир гэгчигээ дуудаж гой ганган хувцас өмсгөж сайн хүлэгмэр унуулад холын алтайн тэр сайхан хонгорыг л надад авчир гэж илгээсэн гэдэг. Тахир хя хэд хоног хонгор бүсгүйнд очиж гуйсан ч цаатах нь юр тоосонгүй. Аргаа барсан тахир буцаж ирэхэд ноён хэлэгнэж "Унхаагүй муу манууха, аргаа мэдэхгүй чи юугаа хийдэг юм бэ" гэж уурлаж загнаж зэмэлжээ. Айж балмагдсан тахир хя дахин алтай зүг мордон очиж энэ удаа уран үг уян яруу шүлгээр ятгаж гин. Сайхан төрсөн манаа ноён санахын эрхэнд таныг таалаад байна. Саруул ухаанаар тунгаан бодож сайн хань нь болж өгөөч. Ухаантай төрсөн манаа ноён угаас таныг таалаад байна. Учирхын тавлан хайрлаач гэж уудам сэтгэлээсээ хүсээд байна. Ийн уран үгсээр ятгаж олон хоногийн турш харагдаж эцэст нь хонгор бүсгийн сэтгэлийг хөдөлгөжээ. Ингээд бүсгийн өөрийн адууны хамгийн сор болсон шанхан дэлтэй хоёр хар морийг унаж тахир хятаа хамт холын говийн зүг хөдөлсөн гэдэг. Өдөр шөнөгүй довтлон явсаар нэгэн өглөө угалц ноёны өргөөний бараа харагдахад авсаархан сэтгэл нь нэг л төгшүүртэй болж гин. Өөрийн нүдээр үцтэл тэртээ үүдэндээ буурал толгоогоо атгуулж суусан өвгөн ноён түүний хуучин хатан хоёрыг үзэж гин. Үүнийг харсан үзэсгэлэнт хонгор бүсгүй гүн гомдож сэтгэл нь үгэрч. Тэгээд тэр өөртөө шүлэглэн үг хэлсэн гэдэг. Авсан суусан хантай байж алтаагаас намайг дууддаг нь юу билээ? Азаа бурал толгойтой байж аригхан намайг дууддаг нь юу билээ? Өргөдөг тэтгдэг хантай байж өчүүхэн намайг дуудах нь юу билээ? Өгөр бурал толгойтой байж өөдөсгөн намайг дууддаг нь юу билээ? Яваад буцаад харин гэхэд ямар нүүр байх вүлээ? Ямби энэ өвгөнтэй яалаа гэж суух вүлээ? Улсын нүдэнд муугаач үзүүлэхгүй, улцсан халзан ноёнд ч очихгүй, уугуул суугуул нутагтаач буцахгүй, уул аваа болж хувирсан мен дээр ийн үгээ хилээд ганцаглаж ирсэн хүнжлөө урдуураа ороож, өмсөж явсан дээлээ ардаа нөмрөөд унаж ирсэн хоёр хар морийг хоёр тийш хөөн явуулсан гэдэг. Ингээд тэр газар дээрээ чулуу болов түүнийг хонгор хайрхан мөн баян хайрхан хэмээн нэрлэх болж урд уулыг нь хүнжил хойд уулыг нь дээл гэж нэрлэж угалц ноён өөрөө ичиж зовсондоо тэртээ зүүн урд талд буурал уул болон хувирч өнөөч тэр зүгөөсөө сүр салдан харж байдаг гэдэг. Харин хонгорын унаж ирсэн шанхан дэлтэй хоёр хүлэг тус тусын ууланд нутагшин тэр хоёр уулыг их шанхат ба бага шанхат гэж нэрлэх болжээ. Тэдний удмын хүлгүүд өнөө хэрн говийн шанхаан хэцийн хурдан морд хэмээн нэрт гарсан гэдэг. Цаг хугацааны уртад шанхат нь шанхаа болон хувирч, дээл нь дэл болон товчлогдож, хүнжил уултайгаа хамт өнөө хүртэл хослон бөмбөж, говийн уудам талд үзэсгэлэн төгөлдөр сүндэрлэн буй хэмээн үгээлдэг үлээ гэсэн байна. За дил хүнжил уулын тухай юм сонирхолтой домог байдаг юм байна. За та хэд манаас өөр домог мэддэг бол манай алим эд сувагт нэгдээд комент хэсэгт бас сэтгэгдэл бичээд үлдээгээд өгөөрэй. За уламжлал ёсороо хачир мэдээгээ хүргэе. За дил хүнжил уулын тухай одоо бодит баримт нь юу вэ гэхээр за домгийн энэ хоёр уул нь өнөөдөр ч говийн удамд зэрэгцэн сүндэрлсээр байдаг юм байна. За дил хүнжлийн уул нь Дундгов аймгийн Үлзийт сумын Тагт багийн нутагт оршдог бөгөөд баруунаас зүүн тийш 17 км, хойноос урагш 8 км сонож тогтсон жижиг дил мэт хэлбэртэй хаднаас бүрдсэн үзэсгэлэнт тогтцтой юм уул байдаг юм байна. За уулын урд хэсгээр нь Өмнөг Говь аймгийн Манлай цогт цэцэг сумдын хэлд дайрч урд талаараа хүнжлийн уул, хойд талаараа алдарт цагаан
урлагийн суврахтаа залган оршдог юм байна. За түүх соёлын өв бол маш ариунтай юм уу юм байна. За дил уулыг судлаачид хадны сүг зургийн урлагийн хэмээн нэрлэдэг. За эндээс манай эртний өмнөх 3-1 мянганы үед холбогдох эртний хүмүүсийн амьдрал, ан гөрөө, ах уй, зан үлийг дүрсэлсэн 5000 гаруй хадны сүг зураг бол илэрсэн байдаг юм байна. За мөн түүнчлэн эртний төргийн рун бичгийн дөрвөн дурсгал, тань улсын үеийн Монгол хятад бичээс чулуун хашлаг бүхий эртний сууцын ор 20 орчим дөрвөлжин булшил энэ улнаас илэрсэн байдаг юм байна. Тэгэхээр яхаарахгүй хадны сүг зургийн урлаан гэж бол үздэг юм байна. За эдгээр одоо хадны сүг зураг болон одоо бусад зүйлсийг нь 1986 оноос судалж эхэлсэн бөгөөд дил хөнжлийн уул нь өнөө цагт Монголын түүх, соёл урлаг, археологийн үнэт өвийн нэгэн үлгий гэж тооцогддгоо гэсэн байна. За энэхүү домгийн өнгө түүхийн үнэн хослон оршдог энэ бол өвгөд дээдсийн сэтгэлийн илэрхийлэл, уламжлалт, аман зохиол, хадны урлагийн нэгдэл болж газар дэлхийтэйгээ хамт амьсгалж байдаг хэмээн нутгийнхан өгүүлдэг билээ гэсэн. За ийм маш гоё домогтой, маш гоё одоо түүхийн одоо олон дурсгалт зүйлтэй за дил хөнжил уулын тухай домгийг та бүхэндээ хүргэлээ. За энэ уулын талаар илүү сонирхолтой, илүү олон гоё домог мэддэг бол та бүхэн манай сэтгэл хэсэгт бичээд үлдээгээд өгөөрэй. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.